За улсын их хурлын дарга Дашцэвгийн амар өсгөлн миний бие өнөөдрийн үүсэж байгаа нөхцөл байдалтай холбогдуулан төрийн ажлыг гацаагүй үндсэн хуулийн хямралд оруулахгүй тулд хувийн шийдвэрийг гаргаж өргөдлөө улсын хурлд өглөө. Улсын хурлд өгсөн өргөдлийг маань улсын их хурлын даргын дэргэдэх зөвлөл хэлэлцэж өнөөдрийн төрийн байгуулалтын байнгын хороо болон өнөөдрийн нэгдсэн чуулганаар хэлцэх асуудлыг тов дараалд оруулсан байгаа. За ингээд сая төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж миний хүсэлтийг хэлэлцэж гишүүдэд тавьсан хүсэлтийн дагуу 100% саналаар дэмжиж өглөө. За улс төр гэдэг зүйл бол мэдээж олон талтай, олон агуулгатай, олон өрсөлдөөн тэмцэл дундуур явж байдаг. Гэтэ улс төр бол нэг өдөр хаалгаагдах, нөгөө өдөр хаалга нээгдэх гэдэг ойлголтоос илүүтэйгээр илүү цэвэр, тунгалаг, ариун байх ёстой. Илүү шударга байх ёстой. Монголынхаа ард түмний төлөө, Монгол улсынхаа хөгжил цэцгэлтийн төлөө зорилгоо тавьж ажилдаг байх ёстой гэсэн ийм байр суурийг бас миний хувьд одоо гаргаж өнөөдрийнхөө өргөдлийг өгч байгаамаа. За би ингээ хувийн зүгээс бэлдсэн мэдээлэл та бүхэндээ уншиж танилцуулъя. Дараад нь та бүхэн мань чөлөөтэй асуулт асууж хариулт өгөх болно гэдгийг хэлье. За эрхчлөөд харьцсан Монгол улсын ард иргэдээ ард түмний төлөөлөх эрх олсон Монгол улсын их хурлын эрхэм гишүүдээ энэ туран цугласан дөрөвдөх засаглалын төлөөлөл хэвлэл мэдээллийн байгууллагын хамт олон та бүхэндээ анхаарал хандуулахыг хүсье. Өнөөдөр Монгол улс эрхчлөөд ардчилсан засаглалтай байх уу? Эсвэл хэсэг бүлэг хүмүүс төрийн эрх мэдлийн механизмыг ашиглаж парламентыг барьцаалж хүч хэрэглэн дарангуйлалд шилжих үү гэдэг салаа замын уулзуур дээр бодтой ирээд байна. Энэ эрсдлийг тооцож миний бие үндсэн хуулиндаа олон намын тогтолцоо бүхий 126 гишүүнтэй парламентын холимог тогтолцоог санаачилж улс төрийн намуудтай зөвшөлдсөн батлуулж хэрэгжүүлж эхэлсэн билээ. Миний бие хүн биш хууль засгалдаг төр засагтай байхын төлөө улс төрийн намууд нэг хүний өмч биш хамтын удирдлагын байгууллагыг байлгахын төлөө парламентын засаглалаа төгөлдржүүлэн ардчлал эрх чөлөөгөө хамгаалахын төлөө Монгол ардын намын даргад өрсөлдсөнийг та бүхэн мэдэж байгаа. Ингэхдээ ямар том эрх ашгийг сөрж, эр зориг гаргаж, энэхүү шийдвэр гаргасныг сүүлийн хэдэн хоногт өрнөж үйл явдлууд нотолж байгаа баха. Энэ бүхний цаана парламентын засаглал, төрийн институцийг докторгүй болгох, ард түмний итгэлийг сулруулж, ардчлалыг үгүй хийж, дарангуйллын хар сүйдэр бий болгох зорилготой байгаа гэдг нь өдрөөс өдөрт тодорхой болж байна. Харин Монгол ардын намын даргын өрсөлдөөнд ялагдсан ерөнхий сайд Зандан Шатар болон зарим нөхөд маань эхлээд намын дүрм баг хурлын гишүүдийнхээ дийлэнх олонхын гаргасан шийдвэрийг үгүйсгэж одоо бүр ирээ цэргүүгээр улсын их хурлын тухай хуулийг зөрчихийн зэрэгцээ. Гадаадын нэр бүхий хэвлэлд ор үндэслэхүүн мэдээллийг төлбөр төлөн байршуулж түүнээс их сурвалж болгож гүтгэн харлуулснаа ерөнхий сайд Зандан Шатар төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд өөрийн биеэр норолцоо. Тэдний захин орчинд хийж байгаа гүтгэлэг нь төр засагт ажиллаж байгаа хэнийгч итгэж дэмжих боломжгүй болтол хараар будаж Монгол улсын тусгаар тогтнол алдагдах аюул нүрдэж байна. Энэ аюул засаглалын хямралд хүргэх хүртлээр нэгэн түндэрч засгийн газар нь парламентынхаа дээр гарч байгаа хууль бус явдал болж байна. Бидний зорж тэмүүлж бүтээж ирсэн ардчилсан парламентын засаглал цөөн хүний эрх ашигын явцуу үйлдэлүүдээс болж сорилтод орох хүртлээр хэврэг болсон байна. Иймээс энэ үед надад албан тушаалтай зууралтан суух эрх ёс зүй алга байна. Намайг улсын их хурлын дарган албан тушаалтай байгаа учраас шалгуулахгүй байгаа мэтээр олон нийтийг төөрөгдүүлсээр ирлээ. Өнөөдрийг хүртэл хийсэн хэрэг шалгуулсан асуудал надад байхгүй. Яг энэ цаг үед би бүрэн итгэлтэйгээр улсын их хурлын даргын албан тушаалаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгөх хүсэлтэд гаргаж өнөөдөр улсын их хурлд албан ёсоор мэдэгдэж байна. Цаашид над руу чиглэсэн гүтгэлэг эргэлзээ бүрийг бүрэн эцэслэж нэр төрөө сэргэх болно гэдгийг бас энэ ташрамд хэлье. Нөгөө талаас олон нийтийн өмнө ил харагдахгүй ч хөшгөний ард олон үйл явдал хөвөрч байна. Ардчлал, эрх чөлөө, парламентын засаглал, хэвлэл нийтлэх эрх чөлөөнд эрсдэлч боддоор учирч хүмүүс үгээ цэгнэн бодлооч нуух хэмжээнд хүрсэн байна. Цаашдаа Монгол төрийн бүх үйл ажиллагаа хуулийн дор явагддаг байх ёстой. Иймээс хуулийг уландаа гიშгсэн улааран эрх мэдлийн төлөөх тэмцэл удаа дараагийн уваагүй үйлдэл үргэлжилж байгаад цэг тавих цаг нь
нэгэнт болжээ. Энэ шийдвэр бол Монгол улсын парламентын тогтолцоог эрхэмлэн дээдлэх, ёс зүй, шударга ёсны төлөөх хийж буй тэмцлийн маань эхлэл юм а. Монгол улсад хүн биш хууль засгалдаг байх эрх зүй төрийн төлөө парламентын нэр хүндийг сахин хамгаалж, улс төрийн дарангуйллын хар сүудрийн хөрс суурийг бий болгохоос сэргийлж гаргаж байгаа шийдвэр юм а. Эцэст нь ерөнхий сайд Зандан Чатар тандаж хэлэхэд Монгол төрийн үйл ажиллагаа доктортой саадгүй хэвийн үргэлжлүүлэх үүднээс хоёулаа хамт огцрох нь зүйтэй гэж үзэж байна. Бусад улс төрийн дотоод асуудлаа Монгол Ардын намын их хурлаараа хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг намын даргын хувьд албан ёсоор хэлье. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. За асуулт байна уу? Монгол Ардын намын баг хурлын 470 гишүүнээс 321 гишүүн намайг намын даргаар сонгосон. Монгол Ардын намын баг хурл бол Монгол Ардын намын төлөөллийн төв байгууллага учраас би сонгогдсон намын дарга, тийм учраас намын даргын хувьд гэж хэллээ. За, өөр асуулт байна уу? Тохиролцоогүй. Энэ улс төрийн үйл явц тийм амархан тохиролцооны хэлбэрээр явдаг байж болохгүй гэдэг ийм байр суурийг эхнээсээ барьж ирсэн. Ер нь ардчилсан Монгол улсад аливаа төвшөнд, ялангуяа улс төрийн намын төвшөнд, парламентын төвшөнд олонхын саналаар асуудал шийдэгддэг энэ ардчилсан зарчмыг бид дандаа хүлээн зөвшөөрч явж байх учиртай. Харамсалтай нь энэ ардчилсан зарчим алдагдаж өнөөдрийн энэ нөхцөл байдал хүртэл үргэлжилж байгаад хувь улс төрчийнхээ хувьд бол ихээхэн харамсаж байгаа. Ялж ялагдах гэдэг бол тухайн цаг үеийн асуудал байдаг. Ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг хувь хүний асуудал байдаг. Энэ хувь хүний ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа байдал нь Монголын төрөөр тоглох хэмжээнд хурж ирж байгаад улсын их хурлын даргын хувьд харамсаж, гүнээ ухамсарлаж энэ шийдвэрийг гаргаж байгаа. Мөн дээрээс нь өнөөдөр ардчилсан намын бүлэг бас хуралдаж бүх гишүүд нь улсын их хурлын дарга болон ерөнхий сайдыг огцруулах шийдвэрт хатуу байр суурьтай байна гэдэг шийдвэр бас миний шийдвэр гаргах үйл явцад нөлөөлж байгаа. Энэ ардчилсан намын хувьд бол маш зөв шийдвэр. Сөрөг хүчний хувьд үүргээ гүйцэтгэж чинь энэ 126 гишүүнтэй парламент өөрөө амьтаа байх ёстой, асуудлыг шийдвэрлэж чаддаг байх ёстой, парламентын үйл ажиллагаа доголдолгүйгээр энэ засгийн газарт хариуцлага тооцох үйл явцыг бодиттой хийж чаддаг л байх ёстой. Харамсалтай нь яг одоогийн байдлаар засгийн газар парламентын үйл ажиллагааг бойкотлж, үйл ажиллагаа хэвээ явуулах нөхцөлийг хангахгүй байна. Улсын их хурлын гишүүдэд олон талын дарамт чахалтыг үзүүлж байна. Олон гишүүдийг гадагшаа дотгошоо томилтоор явууллаа. Олон гишүүдийг хууль хяналтын байгууллагад байгаа асуудлаар нь дарамталж, хууль хяналтын байгууллагууд хүртэл зарим талаар улсын их хурлын гишүүдийн саналаа өгөх үйл ажиллагаанд нөлөөлөл үзүүлэх хэмжээнд хурж ирж байгаа нь цаашдаа парламентын засаглал доктортой байх уугүй юу гэдэг эрсдэлтэй тулгарч байна. Тийм учраас би удаа улс төрийн дарангуйлалд парламентыг автуулахгүй, надаар дамжуулж парламентын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөл үзүүлэх гэж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй гэдэг мэдээллийг хийж байсан юм а. Тэр жагуулгаараа би өнөөдөр улсын их хурлын даргаас огцрох хувийн хүсэлтэд гаргасан. За намайг огцруулахаар нэр бүхий 67 гишүүд гарын үсэг зурж шаардлага ирүүлсэн огцрох. Энэ хуулиараа юу байдг вэ гэхээр үндслэл бүхий шаардлагыг хүлээн авч огцорно гэж заасан байдаг. Харамсалтай нь манай 67 гишүүний шаардаж байгаа шаардлага нь үндслэл хангахгүй байгаа. Яагаад вэ гэхээр амар баясгалан нэр холбогдсон асуудлуудаа улсын их хурлын гишүүнээс түтгэлзэж шалгуулаа гэдэг шаардлага тавьж. Өнөөдөр хэрэгжиж байгаа хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар улсын их хурлын гишүүнээс түтгэлзэж шалгуулна гэдэг хуулийн залт байдаггүй. Энийг мэдсээр үжиж надад хууль бус шаардлага тавиад энэ шаардлагыг хэрэгжүүлэхгүй байгаа учраас амар баясгалан огцруулна гэдэг ийм гарын үсэг зурсан бичиг орж ирсэн. Тэгэхээр би энэ шаардлагыг үндслэл биш байна гэдэг байдлаар буцаахаасаа илүүтэйгээр өнөөдрийн төрийн түвшинд үүсэж байгаа улс төрийн нөхцөл байдлыг арилгаж төрийг үндсэн хуулийн хямралд оруулахгүй тулд цаашдаа улс төрийн түвшинд шудраг хэсгийг тогтоох, жинхэнэ утгаараа парламентын засаглалтай Монгол улс байлгахын төлөө, тэмцэхийн төлөө би өнөөдөр хувийнхаа хүсэлтийг гаргаж өргөдлөө өгсөн юм а гэдгийг бас хэлье. За ээлжлээд ярьчаа.
одоо үгүй хийх шиг байна. Хоёр шүнсгэл таасан юм байна. Эний эзэн юм бэ? Мэдээс хоёрдугаар таасан хийж гадны хөвөлж төлбөр төлөө намайг нүүс хийж мэдээлсэн. Иймтэй холбоотой баримтыг нэртэй улсын төвийг шүү гаргасан. За энэ бол таны найз оюутны байсан зүйлээ гаргасан. Таны би батлагдаагүй нотлогдоогүй зүйлээр хүний нэр төр халдах тийм ёс зүйтэй улс төрч хүн бол биш. Батлагдсан нотлогдсон зүйлээр асуудлыг шийдвэрлэж явах ёстой гэдэг ийм зарчмыг баримталж ажилдаг улс төрч. Өнөөдөр бусдын гар хөл болж ам зогоож яваа зарим нөхдийн хэлж ярьж байгаачлан би тэгж гинт хэрэгт холбогдсон зүйл байна. Гадны мэдээллийн сайт дээр төлбөртөө тавьсан мэдээлэл үндэслэж улс төрчдийн нэр хүндэд алдаж байгаа байдал надаар дуусаасаа гэж би бодож байна. Монголын улс төр илүү хариуцлагатай, илүү чадвартай, илүү мэрэгжлийн түвшинд очих цаг нь нэгэнт ирсэн. Бид 21-р зуунд амьдарч байгаа ард иргэд. Өнөөдрийн Монголын улс төр 21-р зууныхаа хөгжил дэвшилтэд хөл нийлүүлж байх учиртай. Гэтэл гадны хэвлэл мэдээллийн их сурвалжийг үндэслэл болгож гэмт хэрэгт холбогдсон мэтээр олон нийтэд зарлаж явж байна гэдэг бол ямар нэгэн аргаар өрсөлдөгчөө номнох санаархал энд агуулгацсан гэдгийг бол зориуд хэлхэн зүйтэй гэж бодож байна. Эхний асуулт юу гэлээ? За өнөөдөр дарангуйлал тогтох гээд байгаагийн хэлбэрийг та бүхэн харж байна шүү дээ. Парламент бүтэн өдөржингөө эрцээ хүрэхгүй, хуралдаж чадахгүй хэмжээнд хүрч байна. Энд чинь улсын хурлын гишүүдийн өөрийн ихтгэл үнэмшлэр парламентынхаа үйл ажиллагаанд чөлөөтэй оролцох, шийдвэр гаргахад саналаа өгөх нөхцөлийг хязгаарлаж байна. Энэ бодиттой та бүхэн ч гэсэн өөрсдөө хараад дүгнэж байгаа. Энэ бүгдийн цаана миний түрүүний хэлсэнчлэн улс төрийн дарангуйллын шугамар чуулганы хуралдаанд эрдэнэд бүртгэгдхийг дарамтлаж байна. Эрдэнэдээ орвол бас хохин шүү гэдэг байдлаар улсын хурлын гишүүдтэй хандаж байгаагийн илэрхийлэл энэний тод илрэл юм аа. Өнөөдөр би хувийн талаар ярмааргүй байна. Та бүхэн надаар хэлүүлдэг Монголд ямар улс төрийн дарангуйлал бий болоод байгаа талаар мэдэж байгаа. Харин энийг дөрөвдөх засаглалын одоо хэвлэл мэдээллийн байгууллагын та бүхэн олон нийтэд нээлттэй мэдээлж ил болгож ярьж байх учиртай. Монгол улс ардчилсан Монгол улс хэвээр үлдэхийн төлөө та бүхний оруулах хувь нэмэр маш өндөр юм шүү гэдгийг бас хэлхийг хүсэж байна. Би өнгөрсөн өдрүүдэд асар их мөнгө хөрөнгөний эсрэг үзлээ. Асар их эрх мэдлийн эсрэг тэмцэлдлээ. Гэхдээ би өнөөдөр хүчин мөхсдөж бууж өгч байгаа зүйл биш. Би өнөөдөр ажиллаа өгч байгаад энэ бүгдийн эсрэг илүү хүчтэй, илүү тууштай тэмцэнэ гэдгийг бас та бүхэндээ хэлье. Би ямар нэгэн хэрэгт холбогдож, ямар нэгэн байдлаар аливаа хуулийн байгууллагт шалгагдаагүй гэдгийг би удаадараа хэлж байна. Аливаа шатны шүүхийн байгууллагаар амар баясгалан гин буруутай гэж шийдвэр гарсан тогтоол нэг ширхэгж байхгүй. Монгол улсын үндсэн хууль хүн болгон чөлөөтэй, эрх чөлөөтэй амьдрах тэр эрхээ эдлүүлэх суур зарчмыг бий болгосон байдаг. Би өөрийгөө гин буруутай үгүй юу гэж шалгуулад явж байх шаардлага үндсэн хуулиараа байдгүй гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй. Холбогдоогүй хэрэгтэй, гин буруугүй гэдгээ нотлох гэдэг энэ шаардлагыг өгж байгаа зарчим анх удаага Монгол улсын парламентын түүхэнд бий болсон. Би энийг Монгол улсын парламентын түүхэнд кейс болж үлдээхгүй тулд би өнөөдөр өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдөж байна. Өнөөдөр таны тохиолдол хоёр дахь тохиолдол нь орж ирж байна. Яг одоогоор бол та улсын хурлын дараг хэвээр байгаа. Яг энэ нөхцөл байдал цаашдаа парламентд улсын хурлын дарагыг хоцруулахын жишг болохоор хүчтэй. Парламентын дархлаа өөрөө 126 болсон ч гэсэн сул байгаа энэ байдал дээр Монгол Ардын нам сүүлийн 9 жил дараалан төрийн барьж байгаа учраас намын гишүүдтэй нам дээр асуудлаа хэрхэн шийдвэрлэх хэрэгтэй вэ? Та одоо парламент хазараас гарч байгаа учраас би өөрчлөлт өгч байгаа гэж байна. Гэхдээ үндсэндээ танаа намын хагарал өнөөдөр таныг хөрглөө гэж ойлгож байна. За улсын хурл төрийн эрх барих дээд байгууллага аливаа шийдвэр ямар нэгэн бүлэглэлийн эрх ашигын төлөө биш.
сонгосон ард иргэд сонгогчдын төлөө шийдвэр гаргадаг байх учиртай. Харамсалтай нь яг өнөөдрийн байдлаар, яг одоогийн байдлаар Монголын төрийг удирдах байгаа бизнесийн томоохон бүлэглэлүүдийн асар хүчтэй нөлөөллөөр улсын их хурлын гишүүд шийдвэр гаргаж чадахгүй хэмжээнд хүрч байна. Үүнтэй холбоотой парламентын үйл ажиллагааг хэвээ явуулах нөхцөлийг алдагдуулж байгаа ийм нөхцөл нэг талдаа бүрдсэн. Миний хувьд энднийг мэдээж хэрэг парламентын үйл ажиллагааг хэвээ явуулах чиглэл дээр онцгойлон анхаарч ажиллаж ирсэн. Өнгөрсөн жил гарны хугацаанд парламент дахь улс төрийн намуудын тэгш оролцоо, парламентод сууж байгаа улсын их хурлын гишүүдийн идэвхтэй тэгш оролцоог хангахын төлөө би бүх зүйлийг, бүх бодлогыг гаргаж ажиллаж ирсэн байна. Өнөөдөр мэдээж улсын их хурлын дарга огцорж байгаа үйл явдал нь цаашдаа хэвийн үзэгдэл болж парламентын доктортой үйл ажиллагаа явуулах нөхцөлд сөргөөр нөлөөлөхгүй байх учиртай гэдэгтээ санал нэг байна. Улсын их хурлын даргаас гадна өнөөдөр улсын их хурлын аль ч гишүүнийг ямарваа нэгэн асуудлаар хууль шүүхийн байгууллагаар шийдэгдээгүй байхад нь гэмт хэрэгт холбогдсон мэтээр зарлаж, олуулаа хүч төрж улсын их хурлын гишүүнээс түтгэлзүүлэх ажилд явагдах тэр зам нэгдэх эрсдэл өнөөдөр бас бодиттой бий болсон. Тэгэхээр энэ бүгдийг цаашдаа парламентын төвшөнд бодиттой кейс болж үлдээхгүй тулд би ийм алхмыг хийж байгаа гэдгийг би дахин давтаж хэлье. Монгол Ардын намын баг хурал цаашлаад Монгол Ардын намын их хурал одоо ирэх өдрүүдэд болно. Монгол Ардын нам цаашдаа энэ улс төрийн үйл ажиллагааг тогтвортой, илүү зарчимтай, илүү хүчрхэг хэлбэрээр авч явахад хэн удирдах явах вэ гэдэг шийдвэрийг баг хурлын болон их хурлын гишүүд гаргана. Энэ хэлээс хоёр асуулт байна. За сүүлийн үеийн парламентын идэвх сул байна. За хууль тогтоохын чадварыг дуурлаа гэж олон хүмүүс шүүмжилсэн юм. Тэгэхээр дараагийн та энэ асуудал хариуцлага хүлээж юм гэж одоо хариуцлага хүлээж байгаа хэлбэр гэж ойлгож болох өнөөдөр таны төлөвлөж байгаа. За өнөөдрийн парламентд Монголын нам олонхын билэг байгаа. Тэгэхээр олонхын билэг өнгөрсөн 1 сарын хугацаанд үндсэндээ 2 бодлоо. Тэгэхээр энэ 2 бодлоо олонхын билэг байж чадахгүй юм хэмжээд багчлаа. Тэгэхээр та намын дараагаар сонгогдсон байгаа энэ үйл явдлаас За парламент шийдвэр гаргаж чадахгүй биш л дээ. Парламентээр хилцэж байгаа асуудал маш чанаргүй байгаа. Засгийн газраас өргөн баригдаж орж ирж байгаа хуулийн төслүүд, тогтоолын төслүүд яг ард иргэдийн бодит амьдралын асуудлыг шийдвэрлэхийн төлөө биш. Цаг зуурынхаа оршин тогтнох нөхцөлийг хангахын төлөө төслүүд өргөн баригдаж орж байна. Тийм учраас парламентод суудалтай улс төрийн намууд, улсын их хурлын гишүүд асуудлыг олон талаас нь хилцэж зарим гаргах шаардлагагүй хууль тогтоолуудыг буцааж байгаа үйлдэлүүд харин нэмэгдсэн. Дэлхийн жишг байгаа парламентын засаглалтай улсуудын парламентын жилдээ шийдвэрлэж байгаа хууль тогтоомжийн дундаж тоо статистикийг бид бас авч үздэг. Монгол Ардын нам дангаараа засгийн эрх барьж байхад жилдээ бид 400 хүртэл хууль тогтоолыг баталсан тохиолдлууд байдаг. Гэхдээ бид өнгөрсөн 1 жил гарны хугацаанд 250 орчим хууль тогтоолыг баталсан байна. Олон улсын жишг дунджийг харах юм бол парламент нь илүү чанартай, илүү баталгаатай шийдвэрүүд гаргахад тоо бол илүү чухал биш байдаг юм бэл. Олон улсын дундаж жишгийг аваад үзэхэд 130-аас 150 хууль тогтоолыг хилцэж баталж чадчихвэл жилдээ тэр парламент илүү чанартай шийдвэр гаргаж байна гэж үздэг. А бид бол илүү тооны араас явдаг учраас парламентын зарим шийдвэрүүдийг тоон дээр нь аваад парламент илүү сул ажиллаад байна гэдэг дүгнэлтийг гаргах гэдэг. А нөгөө талдаа иргэдийн зүгээс парламентын үйл ажиллагаа сул байна гэдэг дүгнэлт нь гаргасан шийдвэр шууд амьдралд хүрэхгүй байгаад байна гэдэг ийм дүгнэлтээр гаргаад байдаг. А энийг засгийн газраас оруулж ирж байгаа төслүүд маань өөрөө чанар муу байгаад байна. Ард иргэдийнхээ амьдралын бодит нөхцөлийг мэдрэхгүй байна. Аль шийдвэрийг төрүүлж парламентаар шийдвэрлэвэл илүү үр дүнтэй вэ гэдгээ шийдэж чадахгүй байгаатай шууд холбоотой асуудал байдаг. Хоёр дахь асуултанд намын бүлэг сая 2 удаа бас хуралдсан. Би бас өөрөө учрыг олоогүй байгаа. Монгол Ардын намын бүлгийн дүрмээр бүлгийг хуралдуулах цаг товыг зарладаг эрх нь үүрэг нь намын бүлгийн даргад байдаг. Тэгэхээр намын бүлгийн дарга намын бүлгийнхаа дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулаагүй байхад
хэсэг бүлэг гишүүд маань 2-3 газар хуралдаж бүлгийн эрхийг авах гэж оролцсон үйл явдал нь бол хууль бусаа гэж үзэж байгаа. Тэр дундаа засгийн газрын хэрэгжлэх газрын даргын өрөөнд хуралдаж асуудал шийдвэрлэх гэж байсан оролдлого нь парламентын дээр гүйцэтгэх засаглал гарч байгаагийн жишээ юм а гэдгийг бас энэ ташинд хэлхийг хүсэж байна. За нийслэлийн хэлнээс нэг зүйл тодорхойлж өнөөдөр нөгөө улсын хурлын эцэг чуулган 10 цагаас хуралдаж байсан. За тэгээд яарсан хоёр талаас хоёр шаардлага тавиад одоо болчих хуралдаа байна. За нэгдүгээр дор ардчилсан аваас ерөнхий сайд болон улсын хурлын дараагийн асуудлыг хоёулангийн зэрэг оруулж ирээ гэсэн. За энэ асуудал бол одоо ингэж шийдэгдэж байгаа юм байна гэж ойлголоо. За хоёр дахь юм бол төрийн даргалын байнгын орны саналаар одоо санал хураахгүй үндсүүлийн зарчмаараа санал хураах хэрэгтэй гэдэг ийм асуудал явсан. Тэгэхээр та эндээ яг ямар байр суурьтай цааш одоо ерөнхий сайд болон улсын хурлын дарга хоёулаа ингэж огцорсон тохиолдолд Монгол ардын наад үүсэж байгаа эдийн бэрүүд хагас дуусч байна гэж ойлгож байна. Сүүлийн үед одоо хураагдаж бүхэн хоёр явагдсан. Хоёр талаас гарч ирээд бүхэн хоёр өөр үндэслэл одоо энэ тайлбар мэдээлэл хийдэг, өөрсдийг тайлбарладаг ийм нөхцөл байдалд одоо сүүлдээ ирээд хаана хэн итгэх вэ, юу итгэх вэ гэдэг ийм асар том үл ойлголцлын байдалтай хэлэхгүй болчихлоо. Тэгэхээр энэ нэг юм төрийн ажлыг замхуулж байгаа энэ байдалтай ардын нам хизээ бас хэн яаж хариуцлага тооцох вэ? За улс төрд хуваагдал үзэл бодлын зөрүү бол байнга л явагдаж идэг. Санал бодол нийлэхгүй байлаа гэд салж сарнж байгаа хэлбрээр гэрээсээ гарч гүйж байгаа хүн шиг одоо байж болохгүй гэдгийг бас хэлхийг хүсэж байна. Үзэл бодол зөрүүтэй байсныг шийддэг ганц л арга байдаг. Энэ олонхийн зарчим. Олонхоор шийдсэн асуудалд цөөнх нь дагаад явдаг арчлын үндсэн суурь зарчим. Цөөнхийнхөө үзэл санааг хүндэтгээд үйл ажиллагаанд хэрэгжүүлээд явах нь олонхийн үүрэг гэдэг ийм байдлаар асуудлыг хандаж явж байх учиртай. Намынхаа эрхэм журмын нөхдүүдэд би удаадараа хэлж байгаа. Заавал хүн болгоны хүслээр асуудал шийдэгдэх албагүй байдаг. Цаг үргэлж тийм явж ирсэн. Олонхын шийдсэн бол цөөнхөн тэрэндээ хүндэтгэлтэй хандаад хамтдаа явах тэр зарчмаа барих нь зөвөө гэсэн юм байр суурьаар асуудалд хандж байгаа. Өнөөдөр Монгол улсын ерөнхий сайдыг огцруулах асуудал, улсын их хурлын даргын өөрийн хүсэлтээр чөлөөлөх асуудал хоёр шийдэгдсэний дараа Монгол ардын нам эв нэгдлийн асуудлаа дотооддоо ярьж шийднэ. Бид намын баг хурал, намын удирдах зөвлөл, намын их хурал дээр эдгээр асуудлыг нээлттэй хэлэлцэж буруу зөвийн асуудлаа эцэслэн шийдвэрлэнэ гэдгийг бас аль биесээр хэлье. За ардчилсан намын зүгээс шаардлага тавьсан. Энэ шаардлагыг хүлээж авч байгаа. Та бүхэн анзаарсан бол би өнгөрсөн хугацаанд улсын их хурлын даргын хуваар ажиллаж байхдаа улсын их хурл суудалтай улс төрийн намуудаас тавьж байгаа шаардлага саналуудыг дандаа хүндэтгэлтэйгээр хүлээж авч хэрэгжүүлж ирсэн байдаг. Энэ нь өөрөө Монголын ардчлалд хэрэгтэй. Монголын парламентын засаглалын төгөлдршилд улам бүр хүчтэй хэрэг болох зүйлүүд байдаг. Тэгэхээр олонх нь цөөнхийнхөө үгийг сонсдгоо хүч төрдөг байдлаас илүү татгалзаж цөөнхийнхөө гаргаж байгаа саналыг ажил хэрэг болгохын төлөө бид ажиллаж байх учиртай. Тэр ч утгаараа миний хувьд залуу хүний хувьд ардчилсан намын бүлгээс тавьж байгаа шаардлагыг хүндэтгэлтэйгээр хүлээж авч Монгол төрийг гацаанаас гаргаж урагшаага явах ёстой гэсэн энэ зарчмын байр суурийг гаргаж өөрөө чөлөөлөгдөх хүсэлтэд гаргасан. Гэхдээ би хэлж байгаа миний өрнүүлж байгаа тэмцэл энэ хүрээ зогсохгүй. Өрнүүлж байгаа тэмцэл өнөөдрөөс эхлээд улам бүр хүчтэй үргэлжлэнэ гэдгийг бас хариуцлагатайгаар хэлье. За баярлалаа. За. Улсын их хурлын даргын хуваар ерөнхийлөгчтэй байнга уулзаж, байнга санал солилцож, төрийн үйл хэргийг доктортой явуулах чиглэлээр хамтарч ажиллагаа гэдгийг хэлье. Нэгдсэн чуулганаар оруулсан улсын хурлын нэгэн тухай хуулийг зөрчсөн үйлдэл гэж одоо зарим хурцлагдж байгаа. Мөн нэгэн тухай хуулийг зөрчснөөр улсын хурл чадамжгүй гэдгийг харуулж энэ нь бол улсын хурлд харах хангалттай үндэслэл гэж зарим хурцлагдж байгаа. Энэ талаар яриулсан. За энэ байнгын хороо гэдэг бүтц маань ер нь ямар учиртай бүтцэн бэ гэдгийг манай хэвлэл мэдээллийн байгууллагын хуульчид бол бүгдээрээ мэдж байгаа. Ялангуяа улсын их хурлын гишүүдээ санаачилж байгаа олон асуудлыг хэлэлцэж, нэгтгэж
улсын хурлд оруулж хэлэлцүүлдэг юм бүтэц. Тэр утгаараа ерөнхий сайдыг огцруулах гишүүдийн гаргасан албан бичгийг байнгын ороо авч хэлэлцээд байнгын орооны санал дүгнэлтийн хамтаар улсын хурлын шийдвэрийн төсөл болгож оруулдаг. Улсын хурлын даргын хүсэлтийг ч мөн адил байнгын ороо хэлэлцэж улсын хурлаар байнгын орооны санал дүгнэлт болж ордог. Тэгэхээр байнгын ороон дээр хувь гишүүдээс гаргасан санал нэгтгэж улсын хурлаар орж хэлэлцэхтэй гэж ингэж ойлгож болно. Түүнээс улсын хурл гишүүдийн гаргасан саналыг шууд хэлэлцэж шийдвэр гаргах боломж байдаггүй. Тэгэхээр засгийн газрыг огцруулахтай холбоотой асуудал нь өөрөө, ерөнхий сайдыг огцруулахтай холбоотой асуудал нь өөрөө байнгын хорооны санал дүгнэлтэн дээр үндэслэж шийдвэр гаргана. За улсын хурлын гишүүд 64-өлөө каноф дарж иж шийдвэр хүчинтэй мэтээр манай зарим улсын хурлын гишүүд ойлголт өгөхөөр хэвлэлд ярьж байна лээ. Улсын хурлын гишүүд чөлөөтэй саналаа өгөх эрхтэй. Нэгсэндээ саналаа дэмжиж өгч болно, дэмжихгүй өгч болно. Дэмжиж өгсөн санал нь 64 хүрэх юм бол тухайн байнгын орооны санал дэмжигдэнэ. 64 хүрэхгүй тохиолдолд тухайн байнгын орооны санал дэмжигдээгүй буюу шийдвэр тэр утгаараа гарна гэсэн үг. Тэгэхээр энэ дээр эргэлзэх зүйл ерөөсөө байхгүй. Монгол улсын үндсэн хууль зөрчигдөх зүйл байхгүй. Дэгийн тухай хууль зөрчигдөх зүйл огтоос байхгүй. Нэгсэндээ Монгол улсын ерөнхий сайдыг огцруулахыг өглөө байнгын хороо дэмжээгүй саналыг улсын хурлын гишүүдийн олонх нь дэмжих юм бол уг санал босох буюу ерөнхий сайд огцрохгүй үлдэх боломжтой. Уг саналыг улсын хурлын гишүүдийн олонх нь нийт гишүүдийн олонх нь буюу 64 гишүүн дэмжихгүй гэж санал өгсөн тохиолдолд Монгол улсын ерөнхий сайд огцрох нөхцөл бүрднэ гэсэн. Улсын хурлын чуулганы дэгийн тухай хуралдааны дэгийн тухай хуулиараа чуулганы эрдсэнд орсон байгаа гишүүд саналаа өгөөгүй тохиолдолд эсрэг санал гардаг нэгдэх зүйл байж байна. Хоёрдугаарт нь үндсэн хуулийнхаа зохицуултаар нийт гишүүдийнх нь олонх нь ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэн. Эсвэл огцруулахыг дэмжээгүй тохиолдолд огцрох нөхцөл бүрэн хангалттай бүрднэ гэдгийг та бүхэндээ хэлье.